Америк нэгдсэн улс болон Иран улсын дипломатууд энэ бям гарагт цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцэн гэлээ. Бүгд найрамдагт ард улсын дарга Ши Жинпинг худалдааны дайнд ялагч байхгүй болохыг анхаарууллаа. Аргентин улсад болж буй засгийн газрын эсрэг ажил хаялтын улмаас $880 сая эдийн засгийн алдагдал үүссэн байна. Доминикан улс дахь шөнийн цэнгэний газрын дээвэр нурсны улмаас 221 хүн амь өргөдлөө. Арамтаг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Дэлхийд дахин дөрвөж байгаа цаг үеийн мэдээлэлээс тамил өргөнө. Иран улсын эрх баригчид Иран дахь нэгдсэн үндэсний байгууллагын цөмийн хяналтын байцаагч нарыг улсаасаа албадан гаргах анхаарууллаа. За хэрвээ үнэн нь үнэхээр бодит ажил хэрэг болох юм бол Ираны цөмийн эрчим хүчний альваа хөтөлбөрүүд ямар нэгэн олон улсын байгууллагын хараа хяналтгүйгээр үргэлжилнэ гэсэн үг ба. Энэхүү анхааруулга мэдээлэл Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио бям гарагт Оман улсад Америк нэгдсэн улс болон Иран улсын дипломатууд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийнэ гэж зарласны дараа гарч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Америк нэгдсэн улс болон Ираны харилцаа сүүлийн үед тун хурцдмал болоод байгаа. Энэ нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн 2 дугаар сард Ираны эсрэг дахин шахалт үзүүлж эхлэхээ зарласнаас үүдэлтэй байгаа. 5 гарагт Дональд Трамп хэрвээ энэ бям гарагт болох Ираны гадаад хэргийн сайд Аббас Аракчи болон Америк нэгдсэн улсын ойролт орондын асуудал хариуцсан тусгай айлч Стеф Витков нарын хэлэлцээ тохиролцоонд хүрч чадахгүй бол Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулахаас хойш суухгүй гэж хэлсэн байна. Тэгэхдээ цэргийн ажиллагаанд Израиль улстай хамтарна гэдэг юм хэлсэн байна. Израиль болон Иран улс нь сүүлийн үед Газан зурваслах мөргөлдөөний улмаас харилцаа холбоо тааруу өнгөрсөн жил гэхэд хэд хэдэн удаа нэг рүүгээ олон зуун пуужин дроныг оролцуулсан агаарын цохилтуудыг өгөө таньсан байдаг. Иран улсын хувьд цөмийн зэвсэг үйлдвэрлэх зорилго байхгүй гэдгээ удаа дараа мэдгцээр ирсэн. Гисэн эдэж пүрэв гарагт Ираны дээд удирдагч Айтолла Али Хаменеи ахлах зөвлөх Тэнгисийн цэргийн адмирал Али Шамханы гадны аюул санал хэлэл энэ хിവэр үргэлжилсээр байх юм бол Иран улс нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын атомын энерги агентлагийн байцаагчдыг албадан гаргаж магадгүй гэж хэлсэн байна. Намаа улсынхаа аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хариу арга хэмжээний хүрээнд олон улсын атомын энерги агентлагтай хамтран ажиллахаа бүр мөсөн зогсооно гэсэн байна. Вашингтонд Америк нэгдсэн улсын төрийн департаментын төлөөлөгч Тэмми Брус Иран дахь нэгдсэн үндэсний байгууллагын ажилчдыг албадан гаргах тухай эдгээр мэдгдлүүд нь Ираны энхийн зорилго бүхий цөмийн хөтөлбөрийн талаарх байр суурьтай зөрчилдөж байна гэдгийг хэвлэлийнхаа хурлын үеэр хэлсэн байна. Вашингтоны зүгээс энэхүү бям гарагт болох гэж байгаа уулзалтыг Иран үнэхээр хэлэлцээ хийх хүсэлтэй эсхийг мэдэх зорилготой гэдгийг тодтогсон байна. Тэрхүү сануулгад 2015 онд Иран улс Америк нэгдсэн улс тэргүүтээ хэд хэдэн томоохон улс орнуудтай хамтран цөмийн хэлэлцээр байгуулж цөмийн үйл ажиллагаандаа хязгаарлалт тавьсныг хариуд 20 арга хэмжээнүүдээс чөлөөлөгдөж байсан. Хэлэлцээрийн хэрэгжилтийг нэгдсэн үндэсний байгууллагын байцаагч нар хянаж байсан байна. Гэвч 2018 онд Дональд Трампын анхны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд Америк нэгдсэн улс уг хэлэлцээрээс гарч Ираны эсрэг хоргийг дахин сэргээсэн байдаг. Үүний дараа 2019 онд Иран хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн өөргөө зөрчиж цөмийн хөтөлбөрөд түргэссэн байна. Одоогоор Иран Америк нэгдсэн улстай шууд яриа хэлэлцээ хийхийг эсэргүүцэж байгаа ч гэлээ зууршлагч улсын оролцоотойгоор шууд бус хэлэлцээ хийх боломжийг нээлттэй үлдээсэн. Тийм дээр энэ бям гарагт талууд Оманд шууд бус уулзалт хийх гэж байгаа юм. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио өнөөдрийн засгийн газрын хуралдааны үеэр Оманд болох уулзалтанд өндөр хүлээлттэй байгаа гэдгээ хэлсэн байна. Хэд улсын дарга Ши Жинпинг Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилгаар чанга хатуу тарифын бодлого хэрэгжиж эхэлснээс хойш анх удаа олон нийтэд хандан байр суурь илэрхийллээ. Тэрээр худалдааны дайнд ялагч байхгүй болохыг хэлж Дональд Трампын тарифын чанга хатуу бодлого эцэстээ Америк нэгдсэн улсыг олон улсаас тусгаарлагдахад хүргэнэ гэсэн байна. Эх 7 оноос эхлэн Ши Жинпинг худалдааны түнш орнуудтайгаа харилцаа холбоогоо бэхжүүлэхээр Азийн улс орнуудаар төрийн ажил хийх гэж байна. Хэд улсын дарга Ши Жинпинг өнөөдөр Бээжинд айлчилж байгаа Испани улсын ерөнхий сайд Педро Санчестэй уулзах үедээ Америк нэгдсэн улсын тарифын бодлогыг шүүмжилжээ. Тэрээр чанга хатуу тарифын бодлогын үр дүнд дэлхийн нийтийн эдийн засгийн хөгжил хойш ухрахыг анхааруулахын зэрэгцээ сүүлийн 70 гаруй жилийн турш Хятад улс өөрсдийн хөдөлмөр хичээл зүтгэлээр өдий зэрэгтэй хүрсэн тул гадны нөлөөнөөс үл хамааран улсынхаа хөгжил дэвшлийг зогслоохын тулд шаргуу ажиллана гэжээ.
Ши Жинпин эх 7 хоногт зүүн өмнөд Азийн 3 улсад айлчлах гэж байна. Энэ нь түүний 2025 онд хийж байгаа анхны гадаад улс дахь төрийн айлчлал юм а. Түүний айлчлалууд олон улсын худалдаа, эдийн засгийн нөхцөл байдал тодорхойгүй байгаатай холбогдуулан хөрс зэрэгэлдэх улс орнуудтайгаа харилцаагаа бэхжүүлэх зорилготой гэлээ. Төрийн мэдлийн Синьхуа агентлгийн мэдээлснээр Ши Жинпин 4-р сарын 14-ноос 15-нд Вьетнам улсад, 15-наас 18-нд Малайз болон Камбож улсад тус айлчлах төлөвтэй байна. Өнгөрсөн 1-р сард Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор ерөнхийлөгчийн албан тушаалд орсноос хойш Хятад улсаас импортлох бараанд ноогдуулах тарифыг удаа нэмэгдүүлж өнөөдрийн байдлаар 145% хүргээд байна. Мөн Хятад улс ч гэлтгүй эх 7 хоногт Ши Жинпиний айлчлах гэж байгаа Камбож улс 49%, Вьетнам улс 46%, Малайз улс 24% тарифын нэмэгдэлд орсон байна. Хэдийгээр Дональд Трамп Хятад улсаас бусад бүх улсын нэмэгдэл тарифыг 90 хоногоор хойшлуулсан ч гэлээ. Энэ хугацаанд улс орнууд Америк нэгдсэн улстай тарифын асуудлаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийж чадах нь эргэлзээтэй. Ийм үед Хятад улсын эрх баригчид санаачлаг гарган Америк нэгдсэн улсын тарифын нэмэгдэлд өртсөн улс орнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа нь энэ юм а. Вьетнам улсын нэрээ нуцалсан төрийн өндөр албан тушаалтнуудын мэдээлснээр эх 5 гарагт Хятад болон Вьетнам улс төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой баримт бичгүүдийг багтаасан 40 орчим гэрээнд гарын үсэг зурхаар төлөвлөж байгаа гэлээ. Эдгээр гэрээнүүдийн дийлэнх нь санхүүгийн үүрэг хариуцлага хүлээлгээгүй, зөвхөн хамтран ажиллах талаар тусгагдсан тунхаглалын шинжтэй байх магадлалтай гэлээ. Мөн Малайз болон Камбож улсын тухайд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд талууд хэлэлцэх тухай албаныхан хэлж байна. Америк нэгдсэн улсын тарифын нэмэгдэл 4-р сарын 9-нд хэрэгжиж эхлэхээс ч өмнө Хятад улсын эрх баригчид бүс нутгийн эвсэл түншүүдийг Америк нэгдсэн улсын эдийн засгийн шахалтын эсрэг хамтран тэмцэхийг хэдийн уриалж эхлээд байсан. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт Хятадын худалдааны сайд Ван Вентао, Европын холбоо, Малайз, Сауди Араб, Өмнөд Африкийн сайд нартай захин уулзалт хийсэн юм. Мөн энэ 7 хоногт Хятад улсын ерөнхий сайд Ли Цзян, Европын комиссийн дарга Урсула фон дер Лайнтай утсаар ярьж, эрх тэгш шударга олон улсын худалдааны тогтолцоог дэмжих ёстой гэдэгт санал нэгдсэн байна. Ийхүү олон улсын дипломат орчинд Хятад улсын эрх баригчид тун идэвхтэй ажиллаж байгаагаас гадна ойрын жилүүдэд дотоод хэрэглээгээ нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, зах зээлээ төрөлжүүлэх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Дараагийн онцлог мэдээ хүргэе. Аргентин улсад үйлдвэрчний эвлэлүүд ажил хаялт зарлаж, зовлмаар галт тэрэг метроны хөдөлгөөн зогссон, нислэгүүд туслагдсан, үр тарианы экспорт тасалдсан байна. Түүнчлэн бараа хүргэлт банкны үйлчилгээ бүрэн зогсон байдалд орсон талаар орон нутгийн эвлэлүүд мэдээллээ. Энэхүү ажил хаялтыг ерөнхийлөгч Хавьер Милегийн либертар үзэлтэй засгийн газрын эсрэг үйлдвэрчний эвлэлүүд зохион байгуулсан байна. Хавьер Миле ерөнхийлөгчөөр сонгогдоод 16 сар өнгөрч байгаа энэ үед тэрээр төсвийн алдагдлыг арилгах зорилгоор хатуу хяналтын бодлого хэрэгжүүлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Аргентин улсын гол үйлдвэрчний эвлэл болох CGT энэ удаагийн ажил хаялтыг удирдан зохион байгуулжээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн гол хэлж байгаа шаардлага нь инфляцийн нөлөөгөөр бодит үнцэн нь их хэмжээгээр буурсан ахмад наснуудын тэтгэврийг нэмэхийг шаардаж байгаа юм. Одоогийн байдлаар Аргентин улсад ахмад наснуудын дундаж тэтгэвэр нь дунджаар $300 тэнцэж байгаа юм байна. Үйлдвэрчний эвлэлүүд ажил хаяхынхаа өмнө мягмар гарагт чагсаал зохион байгуулсан. Эрх баригчид тухайн үед тэдний шаардлагыг хүлээн аваагүй тул ийхүү өргөн цар хүрээтэй ажил хаялт зарлагад хүрсэн байна. Галт тэрэгний жолооч, багш, гайлын ажилтан, гудамж талбайн цэвэрлэгч, шуудангийн ажилчин гэд маш олон салбарын ажилчид лав гарагийн шүндүнд ажил хайж өнгөрсөн 24 цагийн турш огт ажиллаагүй байна. Нисэх онгоцны буудлууд хоосорч гол агаарын тээврийн компаниуд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн байна. Олон нийтийн эмнэлгүүд зөвхөн яаралтай тусламжийн тохиолдлуудыг хүлээн авч байгаа юм байна. Засгийн газрын албаны их сурвалжуудын мэдээлснээр энэхүү ажил хаялт нь улсын хэмжээнд эдийн засагт $880 сая хохирлыг учруулж байгаа гэлээ. Гэхдээ ажил хаялт зарлагаас татгалцсан салбарууд ч гэсэн байгаа. Тухайлбал автобусны ажилчдын үйлдвэрчний эвлэл цалин хөлсний хилэлцээр үргэлжлэж байгаа учраас ажил хаялт зарлагаас татгалцсан гэлээ. Мөн Буэнос Айресын дүүргүүдэд байрлах кафе, хувцсны дэлгүүрүүд ердийн хөрөө энгийн цагийн хуваараар ажиллаж байна. Аргентины үйлдвэрчний эвлэлүүд олон 10 жилийн турш Перонист намын нөлөөнд ор байсаар ирсэн гэдэг. Энэ нам нь анх 1945 онд үүсгэн байгуулагч Хуан Доминго Пероник засгийн эрхэнд гаргахад гол үүрэг гүйцэтгсэн гэдэг. Харин одоогийн ерөнхийлөгч Хавьер Миле энэхүү тогтолцоог өөрчлөхийг зорж байгаа юм байна. Хавьер Милегийн хэвлэлийн төлөөлөгч Мануэль Адорни ажил хаялт нь цэвэр ахмад наснуудын төлөв биш, улс төрийн ашиг сонирхол орсон хөндлөнгийн оролцоотой хөдөлгөөн гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Буэнос Айрес хотын галт тэрэгний буудлуудаар дамжуулан засгийн газар ажил хаялтыг бүгд найрамдах засаглалын эсрэг халдлагаа хэмээн шүүмжилсэн мэдээллийг чанга хэрэгжээр засаж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Хавьер Милийн хувьд ажил хаялтаас үл шалтгаалan төрийн ажил хэрэг хэвийн үргэлжилж байна гэдгийг хэллээ. Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессенд эх 7 хоногт Аргентин улсад ажиллах гэж байгаа талаар мэдээлсэн байна.
Америк нэгдсэн улсын сангийн яамнаас гаргасан хэвлэлийн мэдэгдэлд ерөнхийлөгч Хавьер Милле Аргентин улсын эдийн засгийн хямралыг зогсоохын тулд тууштай ажиллаж байгаа тул Скот Бессент айлчлалын үеэр олон улсын хамтын нийгэмлэгүүдийг Хавьер Миллегийн эдийн засгийн шинжилгээг бүрэн дэмжихийг уриалгах болно гэж дурдсан байна. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн шинжилгээний хүрээнд Хавьер Милле төсвөөс өгдөг татаасыг танаж үн тогтоох бодлогыг халж засгийн газрын яамдуудыг татан буулгаж ингэхдээ 42,000 гаруй төрлийн албан хаагчдыг ажлаас нь халсан байна. Эдгээр арга хэмжээнүүд нь иргэдийн амьдралд шууд нөлөөлж байгаа гэдэг нь гарцаагүй. Үйл төчний эвлэлүүд энэ удаагийн ажил хаялтаар эрүүл мэнд боловсролын салбарт төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлаас нь халагдсан байгаа төрийн албан хаагчдыг эргэн ажилд нь авах, цалин нэмэх асуудлаар дахин хэлэлцээ хийх зэрэг шаардлагуудыг гаргасан байна. Үйл төчний эвлэлүүд олон улсын валютын сангаас Аргентин улсад 20 тэрбум $, зээлийн багц орлох гэж байгаа асуудлыг мөн хөндлөв. Аргентин улсын ард иргэдийн дунд олон улсын валютын сан нь нэр хүнд муутай байдаг. Тодорхойлбол Аргентины иргэд 2022 оны санхүүгийн хямрал үндэсний мөнгө тэмдэгтийн ханшийн уналт зэргийг олон улсын валютын сантай холбон тайлбарлах хандлагатай байдаг. Иргэдийн эсэргүүцлээс үл хамааран баасан гарагт олон улсын валютын сан гэрээний талаарх анхны хэлэлцээр болох талаар мэдээллээ. Аргентин улсын засгийн газар энэ зээлээр дамжуулан үр төлбөрөө барагдуулах, валютын хяналтыг сулруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийг зорж байгаа гэлээ. Өнгөрсөн мигмар гарагт Доминикан улсын нийслэл Санто Доминго хотод байрладаг алдартай шөнийн цэнгэний газрын дээвэр нурсны улмаас олон зуун хүн амьд үдэж гэмтэж бэрсэн тохиолдол гарсан. Заврах ажиллагаа тасралтгүй 53 цаг үргэлжилсэний эцэст өнөөдрөөр дуусаж байна. Эцсийн байдлаар уг ослын улмаас амьд үдэгсдийн тоо 221-д хүрсэн. За мөн гэмтэж бэрсэн хүмүүсийн тоо 200 давсан байна. Аврагчдын мэдээлснээр нийт 189 хүнийг нуранган доороос амьд гаргаж чадсан байна. Одоо хүртэл дээвэр яагаад нурсан шалтгаан тодорхойгүй байна. Аврах ажиллагаа өнөөдрөөр дууссан тул цагдаа нар хэргийн газарт ирж шалгалтуудыг хийж эхэлсэн байна. Энэ хооронд эмнэлгүүд болон шүүх шинжилгээний төвүүдийн гадна хохирогчдын гэр бүлийнхэн олноороо цугларсан байна. Болсон явдлын тухайд тодруулбал осол нэрц дуучин Рави Персийн тоглолт эхлээд 1 цаг орчим өнгөрсний дараа буюу шөнийн 1 цагийн орчимд болсон байгаа юм. JZ клуб нь даваа гараг бүрийн мэрэнгэ удирдлагын алдартай зөвхөн Доминикан улс ч бус олон улс дахь олонний танил алдартай хүмүүс очдог газар байжээ. Нийгмийн сүлжээнд тавигдсан нэгэн гар утасны бичлэгт дээвэр хэсэгчлэн унаж эхлэх үед хүмүүс зүгтаах гэж оролцсон ч гэлээ ердөө 30 секундын дотор бүхэлдээ дээвэр нурж хүмүүс гаргадан амьнасаа алдаж байгаа нь харагдсан. Дашим дуртад амиа алдагсдын дунд олонний танил улс төрчид тамирчид хүртэл байсан байна. Тухайлбал Монте Кристийн мужийн захирагч Нельсон Круз, Америк нэгдсэн улсын бейсболын лигийн алдарт тамирчин асан Октавио Дотел, Доминикан улсын бейсболын тоглогч Тони Энрике зэрэг хүмүүс байсан байна. Мөн тоглолтод болж байсан дуучин Раби Перес ч мөн адил ослоос амьд гарч чадсангүй. Онцгой байдлын төвийн захирал Хуан Мануэль Мендес түүний зохицыг лав гарагийн өглөө олсон гэж мэдэгдсэн байна. Одоогоор дээвэр нурсан тухай тодорхой шалтгаан тогтоогдоогүй байгаа ч гэлээ барилга хэд хуучных байсан гэдэг нь мөн барилгын дааз хэтэрсэн зэрэг нь осол гарахад хүргэсэн байж магадгүй гэх таамаглалууд байна. Албаныхан энэхүү JZ клубуд хамгийн сүүлд хизээ үзлэг хийгдсэн талаарх тодорхой мэдээлэл байхгүй байгааг хэлсэн байна. Нийтийн аж ахуйн яамны хэвлэлийн төлөөлөгч энэ талаар хотын захиргаанд хандахыг хүссэн ч хотын захиргааны зүгээс хэвлэлүүдэд хариу өгөөгүй байна. Мөн клубын эзэд албаныхантай хамтран ажиллаж байгаа гэдгийг мэдэгдсэн хэдий ч мөн л адил хэвлэлүүдийн мэдээлэл авах хүсэлтээс татгалзсан байна. Цэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр хүргэлжиж байна. Хөтөлбөрийн хэсэгт би зарим мэдээллийг товчоор хүргэнэ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр 58 улсын 10-аас дээш хувийн гайлын тарифыг эх хоногоор зогсоож байгаа гэдгээ зарласан. Улмаар S&P 500 индекс эхэндээ 9.5%-аар өссөн ч гэлээ өнөөдөр буцаад 3.5%-аар унсан байна. Мөн Dow Jones 2.5%, Nasdaq 431%-аар унжээ. Компаниудын хувьд Warner Bros Discovery компани хувьцаа 14%-аар унсан бол Amazon болон Apple-ийн хувьцаа 7%-аар тус буурсан байна. Дональд Трампын цаг цагиргаан хөрөнгийн зах зээлийн уналтыг төрөх хугацааны зүйл ба урт хугацаанд тарифын бодлого Америк нэгдсэн улсын эдийн засагт сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Америк нэгдсэн улсын 180 улсад ноогдуулсан гайлын тарифын нэмэгдэлд Орос улбаны улс ороогүй үлдсэн цөөн хэдэн улсууд нэг. Гэвч Америк нэгдсэн улсын тарифын бодлогын улмаас олон улсын түүхийн эдийн зах зээл газрын тосны үн буурч байгаа нь Орос улбаны улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж магадгүй байна. Тус улсын төв банкны дарга Эльвира Наполина газрын тосны үнийн уналтын улмаас үүсэх эрсдлүүдийн талаар анхааруулжээ. Газрын тос нь Орос улбаны улсын холбооны төсвийн 3/1-ийг бүрдүүлдэг. Дональд Трампыг 2 дугаар сарын 2-ны өдөр тарифын бодлогоо зарлаж ихснээс хойш өдийг хүртэл газрын тосны үн 15%-аар буурсан байна.
Пүрэв гарагт Нью-Йорк хотын Хаад сонгуульд жуулчид зочиж явсан нисдэг тэрэг осолдож 6 хүн амь алдлаа. Осол болох үед нисдэг тэрэг дотор Испаниас ирсэн 3 хүүхэдтэй гэр бүл нисгчийн хамт байжээ. Нисдэг тэрэг агаарт задран толгоогоор увуу унаж усанд бүрэн живсэн байна. Осол болсны дараа аврагчид түргэн шуурхай ажилласан ч гэлээ зорчигчдыг авч чадсангүй. Хотын дарга Эрик Адамс ослын улмаас 6 хүн амь алдсныг баталж шалтгааныг тогтоох мөрдөн шалгалт үргэлжлэж байгаа талаар хэлж байна. Израиль улсын агаарын хүчний Ахмад дайчид Хамас бүлэглэл барьцаалагдсан энгийн иргэдийг чөлөөлөх асуудлыг Хамас бүлэглэлийг устгах зорилгоос урд тавих ёстойг шаардсан загтлыг ерөнхий сайд Беньямин Нетаньяхуд хүргүүлжээ. Ингэхдээ барьцааны хүмүүсийг буцаан авахын тулд байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох талаар бодолцож үзэхийг хүссэн байна. Загтал гарын үсэг зурсан 970 хүний ихэнх нь чөлөөндөө гарсан Ахмад дайчид ч гэлээ Газын зурвас дахь байлдааны ажиллагаанд оролцож байгаа цэргүүд ч байсан байна. Беньямин Нетаньяху энэхүү загтлыг хүчтэй эсэргүүцэж цэргүүд улс төрийн шинжтэй асуудалд оролцох байх ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Цэнгэр телевиз гадаад мэдээг үзүүллээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа.